Техник өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох эрхэм зорилготой GISAE Монгол байгууллага GISAE Capital салбар байгууллагаас 12 дахь жилдээ амьдрал бэлгээлийн төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд үндэсний цусаа бэлгээх өдрийг тохиолдуулан GISAE-чид жил бүр цусаа хандуулдаг уламжлалтай. Энэ дагуу GISAE дархан салбар байгууллагын залуучууд өнөөдөр дархан цусны салбар төвд цусаа хандсан юм а. Нийтдээ 60 гаруй гишүүдтэй GISAE дархан салбар байгууллага энэ онд инээмсэглэх дархан ялалт байгууллагт чинь туслая, эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлнэ. Мөн дархан хот байгуулагдсны 60 жил GISAE дархан салбар байгууллагын 25 жилийнхаа ойг угтан олон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Капитал салбар байгууллага маань санаачилж, GISAE Монгол байгууллагын малгай төслүүдийн нэг болж ирсэн энэ амьдрал бэлгэлийн төсөл маань энэ жилдээ 12 дахь жилдээ явж байгаа. За энэ төслийн хүрээнд GISAE байгууллагын 15 салбар байгууллагын гишүүд маань уламжлал болгон жил болгон цусаа бэлгэлдэг байгаа. Тэгээд энэ төслийнхөө хүрээнд GISAE дархан салбар байгууллага маань өнөөдөр Дархан аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн цусны төвтэй хамтраад энэ өрнүүлж байна. Тэгээд цусаа бэлгэлсэн GISAE байгууллага, GISAE дархан салбар байгууллагын нийт гишүүдтэй талархснаа илэрхийлье.